бэлдээд магтаандо. Миний сэтгэл дэсний хайр соёлж дахиж байна Есүстэй олцсон өдрөөс эхлэн миний сэтгэл дэсний хайр миний сэтгэлд баяр хөөр соёлж дахиж байна Есүстэй олцсон өдрөөс эхлэн миний сэтгэлд баяр хөөр миний сэтгэлд амар тэвэн соёлж дахиж байна Есүстэй олцсон өдрөөс эхлэн миний сэтгэлд амар тэвэн. Сайн байцгаана уу хүмүүстээ. Бүгдээрээ хамтдаа хичлийн цагт орцгоё. За тэгэхээр өнөөдрийн бидний хамтдаа цээжлэх хичээл бол орцгоё. За харагдаж байна уу хүмүүстээ? Өнөөдрийн бидний хамтдаа цээжлэх хичээл дээрх зурган дээр харагдаж байгаа шиг шувууны тухай байх нэ. За тэгэхээр эхлээд зурган дээр юу байна? Тэр тухай хамтдаа ярилцъя. За хүүхдүүд маань хэлээрэй. Зурган дээр шувуу байна, өсөг байна. Нисж байгаа шувуу бас байна. Тэгээд цаана нь газар дэлхий байна тийм ээ. За хүүхдүүд маань багшаагаа хэлэнгүүт дагаад хэлээрэй. Шувуу газар дэлхий дээгүүр нисэх төв. Эхлэл 1:20. За хамтдаа дахиад хэлцгээе. Шувуу газар дэлхий дээгүүр нисэх төв. За эхлэл 1:20. За тэгэхээр шувуудыг нисэх дүүн гэсэн тухай ишлэл байна тийм ээ. За бүгдээрээ үргэлжлүүлээд дараагийн зургийн утга санааг харъя. За ямар ч байсан 2 шувуу байна тий. Шувууд тийм үү. Хажуу талд нь газар бас дээр нь дэлхий байна тийм ээ. Бас дээр нь өчөр зугаад нисэж байгаа шувууны зураг байна тийм ээ. За хүүхдүүд маань санаж ивэл ишлээ дахиад уншаарай. Шувуу газар дэлхий дээгүүр нисэх төв. За хамтдаа зургийг харцгаад үгийг санацгаая. За энэ хэн бэ? Тийм ээ, шувуу. За харин энэ юу юм? Газар. За харин энэ дэлхий. За энэ яаж байгаа шүү юм шүү вэ? Зэтэй нисэж байна. За Библийн Ахаар ишлэл ахнэ. Эхлэл хэддгээр бүлэг гэсэн бэ хүүхдүүдээ? Манай хүүхдүүд нэгийн том мэдхүү? За эхлэл буюу Библийн хамгийн ихний номын 1-р бүлэг дээр гардаг ишлэл байх нэ. Хамтдаа одоо бүгдээрээ үргэлжлүүлээд цээжилсэн ишлээ хэр цээжилсэн байна гэдгийг нь шалганаа багштайгаа хамтдаа. За хүүхдүүдээ бэлдээрээ. Одоо бүгдээрээ бяцхан дасгал ажиллана. Хүүхдүүд маань дотроо бодож байгаарай. За дасгал маань эхэллээ шүү. За хэн газар дэлхий дээгүүр нисэж чадах билээ? Нохоо нисдэг үү хүүхдүүдээ? Үгүй. Морь нисдэг юм болов? Үгүй. Арслан нисдэг үү? Мэдээж үгүй. Тэгвэл энэ дундаас нисдэг нь аль амтан бэ? За шүү.
Бүгдээрээ дараачийн асуултанд орцгоё. Шувууд газар дэлхий дээгүүр яана гэсэн бэ? Усан дээр яваарэ гэсэн үү? Алхаад яваарэ гэсэн үү? Нисээрэ гэсэн үү? Ишлэл дээр нь юу гэж гарсан бэлээ? Нисээрэ гэсэн шүү дээ. Та бүгдээрээ дараачийн асуултанд оръё. Библийн Эхлэл номын хэддгээр бүлэг байсан бэ? 8 гэсэн үү? 9 гэсэн үү? 1 гэсэн үү? Манай хүмүүсийн мэддэг тоо хаана вэ? За зүйтэй. Нэгээж Эхлэл номын 1-р бүлэг гэсэн шүү дээ. За асуулт хариултандаа хэдэгтэй оролцож өгсөн хүүхдүүдтэй баярлалаа. За ажлын цагийн ингээ өндөрлөе. Баяртай хүүхдүүдээ. Тэнгэрийг хатаа. Ямар олон шууд байдаг юм бэ? Энд басэнд. Жив бачмар. Яг хараатай бүсэд. Яг хашуутай шоохор. Инхийн цагаан тагтаа. Энэ бүгдийг хэн бүтээсэн ба? Өнөөдрийн үгээ сонсоод хэн бүтээснийг хамтдаа олонцгоё. Хөрхөн хараа ингээд басгая. За, манай бэлтгэл ангийн найзууд сайн байцгаана уу? Та багштайгаа мэндэлцгээе. За, хамтдаа хөөрхөн нүдэ найд, хөөрхөн гараа хатгаад эзэн бурханд залбираад эхлэе. Бид бүгдийг бүтээж өгсөн, бид бүгдийг үнэхээр хайрладаг хайрын бурхан танд баярлалаа. Өнөөдөр бид нар Бурхны үг болох Библиэс сурах гэж байна. Бурхны үгийг сайн сураад Бурхан амьд оршдог, Библи үнэн гэдгийг баттаа мэдэж Бурхныг хайрлан амьдрахад туслаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За, багш нь та бүхэнд зураг харуулад тэгээд бүгдээрээ өнөөдөр шувуудыг бүтээсэн Бурхан гэсэн сэдвээр хамтдаа сурнаа. За, багш нь Библийн Эхлэл номны 1-р ишлэлийг уншаад өгье. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. За, энэ зургийг манай хүүхдүүд харж байгаа үстэй. За, энэ дээрээс харах юм бол энэ нэг найз энэ тэнгэрийг хэн бүтээсэн юм болоо? Мөн энэ газар, энэ амьтдыг хэн бүтээсэн юм болоо гэдэг гайхаад харж байна. Багш нь ч гэсэн та бүхэнтэй адилхан бага насндаа ээж аваас асуудаг байсан. Ээжээ, аваа, энэ тэнгэрийг хэн бүтээсэн юм болоо? Тэнгэрээр нисэж байгаа шуудыг хэн бүтээсэн юм болоо? Мөн энэ нохоо амьтдыг хэн бүтээсэн юм болоо гэдэг асуудаг байсан. Тэр үед би хариултыг нь авч чаддаггүй байсан ч гэсэн та бүхэнтэй адилхан Библийг сурсныхаа дараа энэ бүх зүйлийг Бурхан бүтээсэн юм байна гэдгийг мэдж авсан. Бурхан тэнгэрийг бүтээсэн, мөн газрыг бүтээсэн, бас ус голыг бүтээсэн. Гэхдээ Бурхан энэ тэнгэр, газар, усыг хоосон юу ч байхгүй бүтээсэн бол ямар уйтгартай байх байсан болоо. Тийм учраас Бурхан далаа, тэнгис, гол усаар дүүрэн амьтан, мөн тэнгэрээр дүүрэн шууд нисэж байхаар бүтээсэн байгаа. За, багш нь Библийн ишлэлийг та бүхэнд уншаад өгье. Бурхан шунган шумбагч амьд биетээр уснууд цалгил тугай.
бас шувууд газар дэлхий дээгүүр тэнгэр огторгуун мандалд нисдэг вэ гэж айлтлаа гэсэн байна. За бурхан тэнгэрээр дүүрэн шувууд мөн усаар дүүрэн амьтдыг хос хосоор нь бүтээж өгсөн байна. За энэ зургийг хараа. Ийм олон шувуу тэнгэрээр дүүрэн нисэж байгаа. За хичнээн олон төрлийн шувуу байдаг юм болоо. За манай найзууд ямар шувуу мэдэх вэ? За шувууг нэрлээд байгаарай. Багшны зураг харуулъя. За энд хот байна, шонхор шувуу байна, тагтаа байна, мөн болжмор байна. Бид үгдийн мэддэг шувуу, мөн мэддэггүй маш олон шувууг бурхан бүтээж өгсөн. Библийн Йов номны 12-ийн 7 дээр бурханы хэлсэн үгийг багш нь уншаад өгье. Харин одоо аратан амьтдаас асуу. Тэд чамд сургаг. Мөн тэнгэрийн шувуудаас асуу. Тэд чамд хэлж өгөг гэсэн байна. Бурхан тэнгэрийн шувуудаас асуу. Тэд чамд хэлж өгнө гэсэн байна. За шувуунууд хэрвээ хүний хэлээр ярьдаг байсан бол бурхан намайг ийм гоё бүтээж өгсөн гэж хэлэх байх. Тэгээ шувуу ярьж чаддаггүй учраас шувууг бид нэр ажиглах юм бол бурхан бүтээсэн юм байна гэдгийг мэдэж болно. За энэ бичлэгийг үзцгээе. Шувууны яснууд нь дотроо хөндөй болохоор хөнгөн байдаг. Яс нь тулгуур болох шүхүр мэт зүгийн гүүрнийг бүтсэнд тулдаг. Яс хөнгөн гэдэг нь шувууг нисгэд тусуулдаг. Шувууны өд нь шувууны бүхий л яснуудыг нийлүүлснээс илүү хүнд юм. Шувууны хошуунд хүртэл биеийн чинг багасхын тулд хөнгөн байдаг. Шувууны цээжинд хоёр төрлийн булчин байдаг бөгөөд том нь далуучийг доошлуулахад, жижиг нь дээшлүүлэхийг зохицуулдаг. Зөвхөн шувуул өдтэй байдаг. Өд нь нарны элчийг хааж, хүйднээс хамгаалж, биеинд ус нэвтрэхгүй байлгаж, нисгэд хэрэгтэй далууч болон сүүлний тэнцвэрийг хадгалж өгдөг. Бүхий л өднүүд нь мэдрэлээр холбогдож булчингаарч зохицуулагддаг. Энэ тодорхой булчингийн зохицуулагч нь шувууг агаарт тэнцвэржүүлэн эргэлт хийхэд, доош газартахад, хурдыг багасгахад тусалдаг. Шувуу нь үнэхээр гайхалтай юм. Шувуу гэвэл өд төсөөлөгддөг бөгөөд энэ өд нь нэг болон холбогдсон бат бөх бөгөөд хөнгөн байдаг шилдэг бүтээл юм. Өд болон өдний хооронд хашлагын төгсгөл болон мэгж байдаг болохоор их биеэ салсан жижиг өднүүдийг хувцсны цахилгаан мэт төгждөг юм. Тэгээд түүнийг хошуугаараа салгаж чолно. Өд нь тоснаалдах үед түүнийг арилгаж болно. Өд бүрэн далуучны уртаас шалтгаалan өөр хэлбэр хэмжээтэй байдаг боловч бүгд нэгдэн нийлдэг юм. Ийм өд нь удаан хугацааны туршид аяндаа бий болох боломжгүй зүйл юм. Шувуу нисхийн тулд өөр нэгэн хэрэгтэй элемент нь дотор эртний голд байрлах хийн уут юм. Шувууны хийн уут нь уушигтай холбоотой байдаг бөгөөд нисэх хугацаанд агаар тэр уутыг өнгөрөн явна. Ийм бүтц нь шувууны эргэтэн бүрийг хүчил төрөгчөөр хурдан хангаж өгөө зогсохгүй шувууг хөнгөн байлгаж өгдөг юм. Бүхий шууд нь гайхалтай. Шувууны амьсгалын эргэтэн нь бусад амьтдаас харахын аргагүй хэлбэртэй байдаг. Бусад амьтдын уушигнаас ялгаатай нь арга талдаа амсартай юм. Харин энэ нь дэндүү чухал гэдэг нь нотлогдсон. Шувууг амьсгалах үед цээжний хөндийн хэмжээ нь өөрчлөгддөггүй. 2000 миль далай дээгүүр явж дөнгөж газар дээр буусан шувууг хэмээн хэлсэн ч тэр шувууг айхалж байгааг харж чадахгүй. Хичнээн хэцүү нисэж ирсэн ч бай. Шувуу нь чимээгүй чигээрэл байдаг. За шувууг бурхан анханаас нь тэнгэрээр нисэж чадхаар бүтээсэн байгаа. Энэ ямар шувуу вэ гэхээр та бүхэн гэх юм бол тагтаа байна тийм ээ. За одоо тагтаа юу иддэг вэ гэхээр харьяа будаа иддэг тийм биз. Энэ болчмор байна. Маш гоё өнгийн хувцастай гоё харагдаж байгаа үстэй. Одоо зам болох юм бол усны шувууд Монгол оронд ирдэг. Нууранд мөн гол дээр очих юм бол хүн шувуу олон төрлийн усны шувууд зунан
халуун орноос Монгол оронд ирдэг. За энэ шувууг бүтээсэн бурхан шувуутай адилхан хэлбэртэй цэцгийг бас бүтээсэн байна. За энэ тод шувууг бүтээсэн бурхан тод шувууны хэлбэртэй цэцгийг бүтээсэн байна. Хааш гоё өнгөтэй байгаа үстэй. За энэ бас хос шувууны хэлбэртэй цэцэг байна. За энэ дээрээс харах юм бол шувууны дүрс харагдаж байгаа. Шувууны толгой, шувуу байна. Энэ тагтаа байгаа үстэй. Тав цагаан тагтаа. Энд бас адилхан шувууны хэлбэртэй цэцэг байна. Бурхан энэ шувуунуудад үр зулцгаа хайрлах сэтгэлийг өгсөн байдаг. За та бүхэн энэ шувууг хараарай. Хүүхдүүдээ бүгдийг нь эзэн дотроо хийчгээд тэгээд нисээд явж байна. Усан дээр хөвөөд явж байна. Энэ хүн шувуу аав нь, ээж нь, тэгээд хүүхдүүд нь араас нь агаад явж байна. Мөн энэ дахиад дэгдэхинүүдээ бүгдийг нь доороо игээд хадгалж байгаа, мөн хамгаалж байгааг харж байна. Тэгвэл бурхан энэ бүхий шувуунуудад үрдүүлцгээ хайрлах сэтгэлийг бас өгсөн байна. За энэ дээрээс харуул шувууг хоолдог бурханы талаар бас дээрээс сурыг. За багш нь уншаад өгье. Библийн Йов номны 38-ийн 41-р ишлэл байна. Үр зулцг нь бурханд хашгиран олд махгүй тэнүүчилж байхад хэрээнд хүнс хоолыг нь хэн залгуулж өгдөг вэ? За хар хэрэг, хон хэрээгээд манай хүүхдүүд сонсч ирсэн байх тийм ээ. За энэ хэрэг хоолгүй бурхан минь надад хоол өгөөч ээ гэж одоо бурханаас гуйдаг байна. Дуулал 147-гийн 9-ийг ч гэсэн уншийе. Аратан амтанд хийгээд гуаглан буй залуу хэрээнүүдэд тэрээр хоол хүнсийг нь өгдөө. Энэ шувуунууд надад хоол өгөөч гэж зүсэд байна гэж залбирх юм бол уух юм бол бурхан тэр бүхий шувуунуудад хоол хүнсийг өгдөгөө гэсэн. Мөн дуулал 34-ийн 6 дээр гарч байгаа үгийг багш нь уншаадгийг. Энэ ядуу хүн хашгирахад эзэн түүнийг сонсож зовлон шаналн бүгдээс нь түүнийг аварсан болоо. Шувуу бурханаас тусламж гуугаад бурхан минь надад туслаарай гэж гуйхад бурхан сонсож өгдөг бол хүн бурханаас бурхан минь надад туслаарай гэж гуйх юм бол бурхан адилхан сонсож тусалж өгдөгөө гэсэн байна. Багш нь Матай 6-гийн 26 дугаар ишлэгийг уншаад бий. Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарж, хурааж, сарвчанд хадгалдаггүй ч Тэнгэрлэг эцэгч нь тэднийг хижээдэг юм. Та нар тэднээс үлэмжилүү үн цэнтэй биш үү гэсэн байна. За энэ хэрэг би өсөөд байна. Баг бурхан минь надад хоол өгөөч гэж одоо гуайлаж байна. Бурхан хоол өгөх үү өгөхгүй болов? Бурхан хоол өгчихсөн байна. Тэгвэл бурхан ингэж хэлж байгаа. Та нар Тэнгэрийн шувуудыг хараач. Тэр Тэнгэрийн шувууд адил хийдэггүй, мөн агуулгач байхгүй. Тэгсэн мөртөөсөө энэ Тэнгэрийн шувууд турж өгдөггүй шүү дээ. Бурхан бүгдийг нь хоололдог. Тэгвэл энэ хар хэрэг хүртэл бурханаас тусламж гуйхад бурхан тусалж өгдөг юм чинь энэ хар хэрээнээс хамаагүй илүү үнцэнтэй хүмүүс та нар бурхан над руу хандаад залбирх юм бол бурхан би тусалж өгнө гэдгийг хэлж өгсөн байна. Тэгвэл шууг хараад бурхан бидэнд юуг зааж өгч байгаа вэ гэхээр хүн бид нар ч гэсэн энэ дэлхий дээр амьдрахдаа бурханаас тусламж гуйж бурханд залбирах ёстой юм байна гэдгийг бурхан шуугаар дамжуулан зааж өгч байгаа. Манай хүүхдүүдийг одоо гоё хувцас өмсүүлэхийн тулд мөн амттай хоол идүүлэхийн тулд ээж аав нь гадагшаа яваад ажил хийгээд мөнгө олоод олсон мөнгөөрөө гоё хувцас амттай хоол авчирч өгдөг. Харин энэ шувуу ажил хийдэггүй, утас ээрдэггүй, агуулгах талбайч байхгүй. Харин бурхан эдгээрийг хоололдгоо гэсэн байна. Тэгэхээр бурхан үгээрээ дамжуулаад шувуу хүртэл ингэж хооллож байгаа би хүмүүс та нарыг, хүүхдүүд та нарыг энэ шуунаас илүү хайрлаж, энэ шуунаас илүү эрхэмлэж нандиндаг шүү. Бурхан би та нарыг үнэхээр их хайрладаг гэдгийг бидэнд шуугаар дамжуулан зааж өгч байгаа.
За энэ шувуун дотор Бурхан маш онцгой чадвартай шувуудыг бүтээсэн байна. За хаанч очсон гэрээ олоод ирдэг шувуу. Ямар шувуу вэ гэхээр та бүхэн харж ирсэн үү? Тагтаа байгаа. Энэ тагтаа шувуунд Бурхан онцгой чадварыг өгсөн. Энэ тагтаа өдөр нь нараар баримжаалж, шөнө нь од сараар баримжаалаад хаанч байсан төөрөхгүй гэрээ олоод хүрээд ирсэн. Мөн энэ тагтааг юу гэж нэрлэдэг вэ гэхээр захиа зөөдөг шууданч тагтаа гэж хэлдэг. Энэ захиа гэртээ хүрээд ирдэг учраас энэ тагтаанд захиагаа өгчих юм бол тагтаа хүрээд ирдэг. Мөн шуун дотор бас гайхуулах дуртай шувуу байгаа. Манай хүүхдүүдийн дунд ч гэсэн гайхуулах дуртай хүүхдүүд байдаг тийм ээ. Аав надад ийм гоё чихэр авч өгсөн, манай аав надад ийм гоё цүнх авч өгсөн гэж гайхуулдаг. Гэтэл энэ тогос шувуу байгаа. Ийм гоё өдтөө гэж одоо хувцаараа гайхуулдаг хүүхчиг ингэж их гайхуулдаг. За мөн шуун дотор хүнийг дуурайдаг шувуу. За энэ тот гэдэг шувуу. Аваа гэж гэх юм бол энэ тот дуурайгаа аваа гэж дуугарна. Яг хүн дуурайдаг хүүхдийг юу гэж хэлдэг вэ гэхээр тотч гэж хэлдэг. Бурхан шувуу болгонд онцгой чадварыг өгсөн. Зарим шувуу нь маш өндөрт нисдэг байхад нис чаддаггүй шувуу бас байдаг. За тэгвэл хамгийн хол харах чадвартай Тэнгэрийн хаан мөн жигүүртний хаан бүргэд биш шувуу. Бүргэд. За тэгвэл энэ бүргэд шувуугаар дамжуулаад Бурхан биднийг сургамжилж байгаа зүйл байна. За багш нь Библийн Ит хууль номны 32-ийн 11-ээс 12 дугаар ишлэгийг уншаад өгье. Үүрээ сандаан эгдэхээ дээрээ талавчаа дэлгэн дэвж эгдэхээгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт. Эзэн ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй билээ гэж байна. Бурхан бүрэгдээр дамжуулаад бидэнд маш чухал зүйлийг зааж өгдөг. Энэ бүргэд жигүүртний хаан мөн Тэнгэрийн хаан. Гэтэ жоохон байхасаа эхлээл жигүүртний хаан байдаггүй. Та бүхэнд одоо бяцхан бүргэдийн дэгдэхийг харуул. Хөрхөн байгаа үстэй. За энэ бяцхан бүргэдийн дэгдэхээ яаж тийм мундаг Тэнгэрийн хаан, жигүүртний хаан болдгийм болоо. Бурхан хэлж өгсөн байна. Энэ бүргэдийн дэгдэхээ бүргэд өөрөө энэ дэгдэхэндээ үүрийг нь гэр оронг нь барьж өгдөг. Ингээд дэгдэхэн жоохон томроод ирэх юм бол энэ дэгдэхийгээ яадаг вэ гэхээр энэ үүрнээс нь түлхээд унгачдаг. Тэгэх юм бол бяцхан дэгдэхээ нис чадахгүй болох дээр далвчаад ивэл ээжээ би унлаа штэ, ээжээ яана унлаа штэ гэж. Тэгээд ээж нь унгаачих уу? Ээжээ яана гэж доошоо нисэл гадар унахын өмнө ээж бүрэгдэн гэж доогуур нь ороод өнөө бүрэгдийг далавчин дээрээ тосоод авдаг. Ээж нь бүрэгдээ газар унгаахгүй нуруунд дээр авчиж байгаа доогуур нь ороод. Тэгээд энэ бүргэд дахиад тэнгэр дээр өөр өндөр нисэн. Тэгээд дахиад өнөө бүрэгдээ агаар дээр хайж байгаа. Тэгм бол дахиад нисч чадахгүй ээжээ би унлаа штэ яана гэх юм. Тэгм бол газар унахын өмнө газар унахаас намгаалаад дахиад ээж бүргэд доогуур нь тосоод авдаг. Тэгвэл энэ ээж нь яагаад энэ дэгдэхийгээ ингэж их зовоож байгаа юм болоо. Энэ дэгдэхээ гадар унах гэж байх үедээ гадар унаад хагархандээ одоо би яана үхлээ гэж юм байна. Гэхдээ ээж нь хүлэхгүй доогуур нь тосож аваа юм. Тэгвэл яг л үүнтэй адилхан заримдаа багш нь мөн ээж аав нь манай хүүхдүүдийг цөмийн сургуульдаа ирэх хэрэгтэй, мөн зурлаг зурх хэрэгтэй, Библийн ишлэл цээжлэх хэрэгтэй, цөмийн сургуульдаа очих хэрэгтэй, багшийнхаа үгэнд орох хэрэгтэй, ээж аавынхаа үгэнд орох хэрэгтэй гэл одоо маш олон зүйлийг зааж өгдөг. Тэр нь яах гэж байгаа вэ гэхээр илүү мундаг
сайн хүн болгохын тулд Бурхан бидний ээж аав одоо биднийг багаас нь зааж сургаж өгдөг. Энэ бүргэдийн дэгдээхээ баг байхдаа их хэцүү нисэж чадахгүй зовлон амссан ч гэсэн дараа нь ээжтэйгээ адилхан ийм мундаг жигүүртний хаан болдог. Яг л үүнтэй адилхан ээж аав нь Библийг сурах хэрэгтэй, Бурхны үг сонсох хэрэгтэй гэж хэлж байгаа нь Бурхныг мэддэг, Бурхныг хайрладаг, Бурхныг баярлуулдаг мундаг хүн болгохын тулд бид нарыг баг байхаас нь эхлээд Бурхны үгийг сайн сураараа гэж үргэлж хэлдэг байх нь. Тийм учраас манай бэлтгэл ангийн найзууд баг байхаас эхлээд Бурхны үгийг сайн сонсоод мото сайн суух хэрэгтэй. Бас өглөө сэрээдэг дахиа. Ямар дахиа вэ гэхээр энэ дахиа байгаа. Дахиа өглөө хамгийн эрт тус. Та бүхэн чикен идчихсэн үү? KFC ороод энэ чикен бол энэ дахианы гуяар нийдэг тийм ээ. Энэ дахиа өглөө эртэж мөн бас өндөг гаргаж өгдөг. Тэгвэл энэ дахиа бүхий л амьтдыг Бурхан хүний төлөө бүтээж өгсөн байна. За өөр шувуунуудын дунд эмч шувуу гэж. Ямар шувуу гэхээр ойн эмч. Ийм гүнд нөөдсөн байгаа авгалтыг ер нь яаж гаргах юм болоо? Тэнд авгалтыг хайн тэмдэрж байгаа урт зүйл нь түүний хил юм. Сунах үедээ 20-25 см орчим болох болов уу? За энэ шоу эмч. За тэгээ модон дотор байгаа өртгийг нь одоо энэ хилээрээ сугалж гаргаж иддэг. За энэ хил нь ийм урт сундаг. Энэ хил нь юу авах гэж байгаа вэ гэхээр энэ доор байгаа модны өртгийг нь авах гэж байгаа. Наадан зууралд хөргөсөөр бүрхэгдсэн хилний үзүүр авгалдаг хайж байна. За өтийг олчихсон. Энэ шоу ямар шоу вэ гэхээр тоншуул шоу. Ойн эмч тоншуул. Тэр өтийг хилээрээ татаад гаргаад ирж байна. Түүний шав зөөрөх аргыг харсан хинч итгэмээргүй байлаа. Тэгвэл ер нь энэ жижиг толгойн хаанаас нь тийм урт хил гардаг юм болоо? Хилний өгдөг хамгийн хүчтэй мөгөөрсөн булчин сүнснаар хилийг түлхтгэ. Хил нь хушуунаас урагшаа гарч иж байгаа биз? Хилний үзүүрт өргөс байдаг бөгөөд шавжийг хадган өргөж чаддаг. Ингэж тонших цохил дүрээс тоншуулд өгч байгаа гравитацийн хүч нь сансар руу хөөрч буй сансрын хөлгийн нисгэгчийнхээс 250 дахин их юм. Гайхалтай нь түүний толгой эрүүл байна. Ингэсэн ч толгой нь хагарахгүй байгаа шалтгаан нь тоншигварт тархин хойшоо болж парламент зөөлөн эд цохилтын хүчийг саармагжуулдаг учраас тэр юм. Харин одоо нүдийг нь нарийн сайн харна. Тоншихтой нүдээ анж байгаа биз? Хурдтай хүчтэй цогөлдөөс болж түүний нүд бүлтрэхээс зузаан зөөх буюу ансах нь хамгаалдаг. За энэ тоншуул шувууг Бурхан анханаас нь ийм онцгой чадвартай бүтээсэн байна. Маш хатуу том модыг толгоогоороо маш хүчтэй мөргсөн ч
толгой нь өөрөөсөө өвдөхгүй. Мөн хэл нь зөндөө урт сундаг тийм чадвартай бүтээсэн байна. За тэгвэл энэ хүүхэд одоо ингээд баримлын шавраар шувуунуудыг хийж байгаа. Мөн цаасан шувуунууд ч гэсэн байдаг. Бурхан шувуугаар дамжуулаад бид өхөнд маш чухал сургамжуудыг альдж байгаа. Нэгдүгээрт нь Бурхан шувуунуудыг хооллож, шувууны тусламж гуйлтыг нь сонсдог шиг хүн бид нар ч гэсэн Бурханаас тусламж гуйж, Бурханд залбирахад Бурхан бидний залбирлыг сонсож биднэрт тусалж өгнө гэдгийг хэлж байгаа. Шувуунууд хон хэрэг ажил хийхгүй, утас eerдэггүй ч гэсэн идэх хоол бүх зүйлээр нь Бурхан хангад тусалж өгдөг шиг хүмүүс та нарт, хүүхдүүд та нарт Бурхан үнэхээр хайртай учраас тэр сайныг үлднэ гэдгийг хэлж өгч байгаа. Мөн энэ бүргэд жигүүртний хаан болохын тулд зулцгаа бяцхан дэгдэхэ байхаас нь маш өндрөөс унгаагаал хэцүү зүйлээр дасгалжуулсан ч гэсэн эцтэй дэгдэхэгээ жигүүртний хаан болохын тулд тийхүү дасгалжуулдаг нь Бурхан биднийг илүү мундаг хүн болохын тулд заримдаа бидний хийх дургүй зүйлийг хийхийг шаарддаг байгаа. Зарим хүүхдүүд би үг сонсох дургүй гэж одоо тийчлэл унсан ч гэсэн тэрчээртэй сайн суугаад Бурханы үгийг үргэлж сонсох юм бол Бурхан тэр хүүхдийг хожим илүү мундаг сайн хүүхд болгож өгөх болно. Хамтдаа өөрхнүүдээ анаад, өөрхөнгөрөө атгаад багшаагаа дагаа залбирцгаая. Багш нь хэлэх юм бол дагаа залбираарай. Биднийг хайрладаг Бурхан минь. Бид нар Бурханы үгийг сайн сураад Бурханыг баярлуулдаг, Бурханыг мэддэг, Бурханы хүн болон өсгөд тусалж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За баярлалаа хүүхдүүдээ.